За манай соёлын төв бол 1942 онд Улаанбаатар нэртэйгээр байгуулагдаад 2006 оноос соёлын төв гэсэн нэртэй болж 6 орон тоотойгоор өнөө хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манай соёлын төв бол одоо ард иргэдэд соёл урлагийн үйлчлэгийг одоо чанартай хүргэхийн тулд ардын авьяаснуудын тулгуурлан олон сайхан ажил арга хэмжээг бол зохион байгуулдаг. Одоо ойрын жилүүдэд төрөөс баримталж байгаа бодлого бол соёлын бит болон бит бус үеийг хамгаалах чиглэлээр хөтөлбөрүүд бол хэрэгжээд явж байгаа. Сумаас бол одоо соёл урлагийн чиглэлээр төрөн гарсан алдарчнууд маш олон байдаг. Жишээлбэл одоо Төв халахын алдарт уртын дуучин Намжил гэж хүн байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Баасан Дорж, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Яндонгийн Батмүх, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хөгжмийн зохиолч Түзлийн Гамболт гэх мэт маш олон алдарчнууд бол төрөн гарсан. За сумын хэмжээнд бол мөн ардын авьяаснууд бол бас нэлээдгүй байдаг. Үүнээс одоо дурдах юм бол Монгол улсын тэргүүний уран сайханч Дэ Буян, мөн Ж Бадрал эдгээр одоо ардын авьяасыг хөгжүүлэх, хойч үед нь одоо өвлөн уламжлуулах зорилгоор одоо тэдний нэрэмжит уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулах, баяр наадам болон бусад зохион байгуулагдж байгаа томоохон арга хэмжээнүүд бол урилгаар оролцуулдаг. Ийм үйл ажиллагааг зохион байгуулснаар бол одоо эдгээр хүмүүсийн авьяас чадвар тогтмол дээшилж тэднийг одоо хөгжих нөхцлөөр бол бүрэн хангаж чаддаг. За би Баян Хонгор аймгийн 3 булаг сум энэ 5 дугаар үеийн харьяат сумын 9 жилийн сургуулийн багш Буйна гэдэг хүн байна. За би одоо үн эртнээс Улбаатай ардын одоо язгуур урлагийг сурч эзэмших энэ ажилдаан болвол Монгол ардын одоо уртын дуу, ерөөл магтаал, хурдан морины цолыг бол одоо өөрөө ингэж бий дааж сурсан. Уртын дууг бол одоо бичлэгээс болон Төв галахын алдарт уртын дууч одоо Цойжлын Намжил гэж одоо нэртэй энэ уртын дууч хүнээс одоо өвлж авсан. За бүхний цолыг бол сумын 9 жилийн сургуулийн багш, ардын гэгэрлийн тэргүүний ажилтан, биеийн тэмрийн тэргүүний ажилтан Цэдэн Содном гэдэг хүний одоо зааж өгснөөр 2 дугаар ангиасаа эхэлж дуудаж эхэлсэн. За энэ журмаараа бол ламын гэгэний 360 жил, 375 жилийн ой, аймаг байгуулагчны 60-70 жилийн ойгоор бол улсын алдар цолтой хөгчүүдийн одоо алдар цолыг дуудаж, улсын гард цэрэм бунцаг, улсын заан дөвчин гэсэн одоо ийм алдар цолтой хөгчүүдийн алдар цолыг дуудаж явлаа. За миний шавнар бол одоо соёл урлагийн сургуулийн одоо уртын дууны ангийг төгссөн Мөнхрээд үү гэж анх Монгол ардын уртын дуу Нарийн сайхан гэр гэдэг дууг зааж өгч аймгийн одоо хүүхэд залуучуудын урлагийн наадмаас мөнгөн медаль хүртэж улмаар одоо тэр замналаараа одоо замнаж соёл урлагийн сургуулийн уртын дууны ангийг төгссөн. Хоёр дахь шав маань бол Монгол ардын уртын дуу Цомгон туураад гэдэг дууг зааж өгч одоо эзэмшсэн Лувсан Зэрэн гэж одоо хүүхэд байна. Тэр одоо журмаараа соёл урлагийн сургуулийн хөөмийн одоо ангийг төгсөж аймгийн Тэмүүжин театрт амжилттай ажиллаж байна. За мөн хүүхдийн одоо урлаг спортын ажлыг хөгжүүлэх
авиас хөтөлбөрийн одоо хүрээнд явагдсан энэ ажлын хүрээнд 250 гаруй одоо хүүхдэд уртын дууг зааж өгч манай сургуулийн одоо дунд анги бага ангийн хүүхдүүд бол Монгол ардын уртын дуу Эрдэнэ засгийн унаг хөөхөн алиун цэнхрүүл гэсэн одоо дууг нийтээр дуулж одоо ингэ шалгуулсан. За миний одоо урын санд бол 20-од уртын дуу байна. Тэгээд уртын дуу гэдэг бол одоо Монголын одоо тэр уудам сайхан тал тэр Монгол хүний одоо уужим цэлгэр ухааныг одоо шингээсэн ийм одоо агуу бүтээл юм. За одоо нэг сайхан сэвэлтсэн алхаатай морь унчихсан тэр Монголын сайхан уудам талд уртын дуугаан дуулаад явж явах шиг одоо жаргал бол эр хүнд ер нь байхгүй шүү дээ. Ер нь бол уртын дуу бол ер нь Монголын ард түмний дундаас гарсан Монгол хүний одоо тэр ахуй амьдралын дундаас гарсан агуу бүтээл гэж ингэж үздэг. За энэ гурван булаг нутагтаан одоо ер нь аймгийн наадам энтерт бол одоо наадам найрыг эхэлдэг Монгол ардын айзам уртын дуу өвгөн шуу гэдэг дуугаа дуулъя. Жаргалтай ахан 지구를 탱마네야 За энэ бол одоо ер нь эрт дээр үес Монголын ард түмэн найр наадман одоо эхэлж ирсэн. Ер нь бол нийтэд төгссөн ийм одоо айзам уртын дуу гэж одоо тухайн уртын дууч хүний хоолойны чадал цар хүрээг одоо ийм шалгасан. Нилээн одоо ер нь том дуу. Найрын эхлэл одоо 5 6 дуу байдаг. Тэрний нэг бол одоо энэ өвгөн шуу гэдэг энэ сайхан аялгаутай. Ер нь бол уртын дуучны одоо хоолойны чадал цар хүрээг одоо шалгасан ийм том дуу юм аа. Монгол хүчиг одоо өсвөр залуу үед энэ сумын ард иргэдэд одоо эзэмшүүлэхээр бол ингээд зүтгээд явж байна. Ер нь ерөөл магтаал одоо айлын найр хормыг бол эхлэхэд бол ерөөл магтаал ингэж хэлж ерөөлийн үг одоо ингэж хэлж байдаг. Зээ элдв учрал үрдсэн эрдний цогцол бадарсан энэ сайхан өдрөө эрэгт гэгэн төрийнхэн эрхэм үлсийг мандуулахын үүднээс сүрэн бадарсан сүлдэх найран хийж байгаагийн баяр юм бизээ.
Наана намын кэтэ, цаанаа чамын кэтэ намгар хадгийг барьж намайг өрөө гэж хайрлсан юм бизээ. Налгар их өргөөнийхөө дунд найрын хэрэглэл төхөөрөөд 8 хөлтэй найгарлалаг ширээн дээр амтд дидэн тавган дээр алим жимсэн дийзэн дээр алаг махан царан дээр алив бүгд нь яраагаад айраг сархт нь ирээгээд ах トゥ нараа цуглуулад анд нөхт нь хураад алдар тех найрыг үүсгэж байгаа юм байна. 10 салаа моторт нь аяслуулан барьсан энэ идэ бол хөхмөнгөн тэнгэрээс буусан хүйтэн хорын чигээр урсан хөх ногооны маань шим. Агаар хурмстын орноос уусан аадар хорын чигээр урсан алтан тарианы манах арих нэртэй аргун чанартай сархад нэртэй сайхан чанартай алдарт Монголын минь уян адуун сүргийн минь шиг ард бидэн даршаан болсон айраг нэртэй идээгэн алтан амсарт мөнгөн доторт агар зандан холонд амсар дүүрэн бялхал зуус тогтоохын үүднээс Ингүү баяр зохилдсон эрхэм зэнгэлийг үүсгэсэн энэ сайхан айл маань өрөөн танихгүй өнөр баян өрөөгэн танихгүй хурдтай баян болж дайраад ирэхэд далай шиг ариун буцаад ирэхэд булаг шиг дэлгэр ганган мөрөн далай шиг ёроолоосон ундарч галбир баасан мод шиг үзүүрээсэн дэлгэр динжин цэцэг шиг наягд дэлхийн ногоо шиг аривдж он ондон дэгдэж олон үедээ мандаж алдар их нэр нь алтан дэлхий түгэж байхын амны билиг аштын сайхан өрөөлийг айлтхан дээш нь дэвшүүлэн барья. Бид Батнарсангийн Цэрнэм гэдэг хүн байна. 2 дугаар өргөд дайраад 16 наснаас мал малсан да. Тасгийн үнээс агаал ихээсээ ихсүүлдэ өөрөө 12 төрсөн. Бид юу яахгүй ардын руу ижээс уламжилж ижээс сурчил ардын руу дуулдаг хүн. Тэгээд манай хамгийн бага дүү дуулдаг байсан. Тэгээд тэднээс дуулсараад тэгээд дуулдаг гэсэн доо. Самбан турууд гэдэг дуулъя ардын дуу. Самбан туруутэй 저기가 영가랑이 오름물룩 소민
Нэгдүгээр багийн өндөр настай аймгийн гашаа аврагмалчин дашир должингийн дашир бүдэн гэдэг хүн байна хөөг. Нас өдөр 83 хүрсэн. 33 оны дахин ажилтээ. Ийм хүн байна. За миний явдал бол манай эцэг баямлагын хүн байсан би тэгээд Илжирийн овогдож должин гэдэг хүнээр овогдож ингээд харваг наснаас манайх яг өсгөр огсоо ярих юм бол пяадлын үлдэгдэл гэж 3 удаа юм авраалгаж ингэж байсан ийм төвхтэй юм лээ. Тэгээд миний хэд бол Илжирийн овогдож яаж хитэн ахнаар сайхан малтай буянтай тийм сайхан гэдэг ахнаар байсан. Харавгаасаа би морин дэлдийгээр гаран гутаан л тэр хэдийн хан адуу ултай жанлын магстаржуу чулууны чойн бол мятун даваа гэж энэ 3 нийлэн сайхан мал хойтой дөмөг сайхан ахчуул байсан. Тэгээд эднэрдээ зарагдаж ажлын дөртэй болсон юм да. Тэгээд энэс өч мал аж ахуйг ирнэ малыг л нэг би ерөөсөө нэг насаар гойтлж явдаг. Зөв миний хийсэн ажил их юм бол хийгээг ажил байдгүй юм. Би үнээс аж 60 оны сүүлч 61 он 62 оны 7 сар хүртэл үнээс аж тэргүүнээс альтын зөвлөгөөнд хүртэл баахан эмэгтэй болстой явж байсан. За тэгээд дараа нь болохоор би чинь тэгэл хоньмаллаа. Ян төрөл бүрийн мал 30 хүртэл маллаа. Ерөөсөө над хийгээг ажил алга нөө толгинд ингэж хүний үгээр ийм л юм самардаж хийж. За тэгээд албан тушаал ажил болохоор аагийн толон жил хийлээ. Баригатын яруу хийлээ. Гисгийн дарах гэдэг нэг юм боллоо. Хашгаа баригатын дарах гэж юм боллоо. Энэ нэгдүгээр багтаан баригад гэж байсан. Баригатын дараагүй 65 оны сүүлч 66 он бүтэн 67 бүтэн 68 оны 8 сар хүртэл баригатын даргаыг нэг 4 жилийн үр зүүдээ. Ингээд өөр төлөөгөж нам өөр захиргаандаа өргөлөж мал авъя гэж намайг айшилж байсан хүн байгаа юм л да хөөга. Чи зүгээр нойртой онцгоод 500 төгрөгийн авчаад байж явахдаа малаар яадаг байна гэд намайг айшилж байсан хүн одоо амьд байж л байна. Тэгээ би малал гэж их зүтгэсэн хүн малдлаг дуртай. Тэрний ачааж явах 10 хүүхэдтэй хүн 11 хүүхэд гаргаад нэг нь яг хайлсан юм байгаа. Тэгээд 10 хүүхэд 5 эмэгтэй 5 эрэгтэй 10 хүүхэдтэй хүн гүг. Тэгээ 10 хүүхдээс одоо үндсэндээ 6 малчин. Дагнан илгээл дээр гэж байгаа нэртэй томчуулын илгээл дээр авсан. За сүүлчийн аяр яхав дээ. Энэ зах зээлийн ороо усгаа үед бас сургуульгүй 8 төгс юмгаа ягаа тэгээд одоо миний нэг ачхуу өөрийн 2 хүргэн 1000 малчин сайн малчин иймэрхүү ажил ягаад миний ажлыг өргөлж яваад нь би их баярлах юм л да гүмэн. Тэгээ би бол миний гол бодлого бол эднэртэн өвлүүлээд миний эцэг өвөг эцэг тэр чулуун гэдэг хүн. Тэгээ тэрний дараа манай тэр ахнаар чулууны жамбал тож юмтай тийм сайхан өргөн тэнгэр тийм сайхан наалгар улс байсан байхад. Тэгээ би бас тэр үндэн ажлын их итгэвтэй хийжээс учраас байж сурсан болоо гэж боддгийн зар манай над хэлдэг байсан. Чигээр ганц хүн насны өгсөнд ажил хийж сурвал хэцүү байдгийн шүү. Насны залууд хийж ажлыг байцгаад тэр үн шиг амархан байхгүй. Чи ямар л ажил хийж вэ чи тэрнийг сурдаг юм шүү. Тэрнийг их өөртөө боддог байхгүй юу. Тэн хүний үйл ажиллагаа бол нарийн юмнаас шалтгаалдаг юм л да. Тэнгэрийн үйл хайшаа нүүж байна. Өглөө босоод тэнгэр бүрхцэн ордог дор ултраад шуур гантлаасан байна. Тэрний шууруудуулаад хэдэн малаа туучих юм бол орой готлуулахгүй юм бол болдог байхгүй юу. Тэгвэл тэр шуурганы чи эсрэг малаа бэлчээх. Тэгээд тэр чинь орой өөрөө төвгүй гот руу арга идраад өдөр тэнгэр гэдэг чинь баянтай штэ хүмүүс. Нэг мэдхний чун юу зүдэгдэггүй гэр орон зүдэгдэггүй болдог шүү дээ. Тийм болоход чинь уруудуулаад арга идрахад готлуулж шүү дээ. Тийм юм хөтлөд залуу малчтад их хэрэгтэй. Тэгээд тэрнээс гадна энэ сар мэтнийхаа тохиолгыг бас сайхан мэдсэн байх хэрэгтэй. Энэ чинь бас их учиртай. Ер нь ухаандаа сар мэт хоёрын тохиолго байна. Хэд сарн дээгүүр ангаруул
бас хэд хоногийн нэлээд хэд хоногийн юутай доогуураа гаруул нэг өөр иймэрхүү юм өвлийн нүүлт гэдэг бол ер нь баруун урдаасаа зүү хойдлоосоо ч юм уу урдаасаа ч юм уу нүүсэн үйл бол заавал буцана. Өвөл зас болж буцана, зам бол вороо болж буцана. Сая 4 хоног бол дотн хойшоо нүүсэн үйл одоо нүүсэн үйл хойдлоо байдаг юм уу? Ингээд иймэрхүү юмнаас л хүүхдүүдэд их санаамж авах. Малыг бэлчээрч явна гэж чинь их явдал байдгийн зүгээр нэг дагаж явахгүй нэр биш. Тэр чинь төрүүгчийн сайхан тогтоогоод би сайн дэм биш. Миний тэр дуршлаг хэрэгэлсэн жанаргаа зогтгорлогоо тэр намхай намбуугийн дуршлагыг би их хэрэгэлсэн хүн. Тэрнээс одоо надад их юм үлдсэн. Тэгээд тэр малыг хариулахад бол дагаад нэг өглөө гараад цуг дагаж явж байгаа л оруулаад ирэх юм биш. Малыг чинь төрүүгчийн сайхан тогтоогоод ихээхэн сайхан мал тогтож байгаа. Мал чинь өөрөө мэддэг байхгүй юу? Тогтохгүй халиад гүйж байгаа газар бол ургамлаа голж өгнө гэсэн үг. Сайхан хүрээл нэг сайхан налс гэж явчихтай зэрэг төрүүгчийн тогтоож өгтоор сайн ч иддэг, муу ч иддэг. Тэрнээс яахаа үгтэй зэрэг өвлөө хийтэн загтвал сүүлчийн муу ерөөсөө идсимгүй явж идэг байхгүй юу? Төрүүгчийн сорын хүүгээд иддэг. Сүүлчийнх нь болохтой зэрэг ерэнд идсэнтэй идээгүй тэгээ явдаг. Тэгтэр тогтоож малыг идээжлүүлнэ гэдэг бол энэ бол бас маш чухал одоо залуу малчид хүүхдүүд бол бас их л санамаар юм байгаа. Энэ бол жигд иддэг байхгүй юу? Бэлчээрэлдэг. Тэр бэлчээрийнхаа юуг бол бүрэн ашиглаж чаддаг юм байдаг. Тийм учиртай юм хөөхөн. За тэгээд тэр үн дээр нэг нэмж хэлэхэд энэ хүүхдүүд бол одоо голцоо одоо зарим нь бол моцифил техникээр малаа хариулаа. Энэ бол яг дэ бас нэг хожир усанд оруулж байгаа үед бол яг цааталт нь гараад моцифилаараа гівчхэд бол буруугүй. Малаа гөөгөл моцифилээр намарын ер нь яахан авсан таргайг бол яа тогтоох үгүй бэлчээрийг уртасагдаг байхгүй юу хөөхөн. Өглөө итвэлчээгээд орой хөтлүүлээд өдөр чинь богиндон штэ. 10-11 сар 9 сар чинь зүйлээрээ богиндоож ирнэ. Тэгтээ тэрийг малыг улам итвэлчээгээд улам орой хөтлүүлээд яг тэгээд ер нь тэгээд юу байдаг байхгүй юу? Нэг өдөр нэг цагаар алдна гэхээс сард 30 цагийн эдээшлийг алддаг байхгүй юу? Хоногт нэгийг алдж байгаа юм чинь тэгэд тооцож тийм нарын тооцоод би бол бас нэг янз бүрийн даасны юу хийж явсан болохоор өөрөө бол өглөө хөтлүүлэх цагийн хуваарьтай, орой хөтлүүлэх цагийн хуваарьтай, малаа яаж бэлчээх вэ, яаж хөтлүүлэх вэ? Бүгд ийм хөтлөгөөтэй, ийм тэмдэглэгээтэй байсан. Тэгэд тэмдэглэх юм байг. Малаа сайхан тогтоож хариулаад, намар бол одоо хөдрийг бол манай хүүхдүүд одоо ачхуу сайн бэлэг гэж сайн болдог гэж байна. Өөрийн отгонгүй Батхүлэг гэж байна. Күрэлбаатар гэж байна, Баасанкуу гэж эднэр бол яхаа намайг бол над голохдохгүй малчин болж байгаа. Би дэрүүндийн нэг баярлж явдаг хэдэн хүүхдүүдэн хэлгээд энэ залуу сайхан малчид гарч ид намайг бас баярлуулж ил байна. Би хүний их гэдэггүй, өөр их гэдэггүй. Хүний зүйл миний үр хүний үр. Ялгаа юу вэ? Сайхан малаар л амьдрах гэж байгаа бол малаа болвол малсан чиг л маллах хэрэгтэй. Энэ үн дээр л би дахин захиж одоо сайхан залуу малчидаа одоо ер нь хадлан тийжэл одоо ингээд наад маань чөлөөд хадлан тийжэлэн бэлдээд юу хийх байна? Өвлжөө бууцаан ухаж намтгаад ухсан намтгсан бууцыг чинь намар гараас гаргаад нүүдгүй юм бол хавар ирэх чинь ухсан чинь бөөн хөлдөөс байдаг тийм учиртай маа хүүхэд. Тэгээ тэрний гүтэл одоо томьёогоо гаргаж төлшиндээ бэлдээ жижиг нунтгөр адуу гүтэл оруулж далхалуулаад ингээ сайхан яачих чинь хавар зүгээр нэг дохой гүтэн дарал хончин готолдог байхгүй юу. За манайх билүүтэйхэндээ шинэ хавар жаатай байсан. Тэр хавар жаанд чинь би тэр орчин гэтэр хээр малан готлуулах чинь хүн үнэмшээргүй байгаа юм шүү. Хайц гатнангаа тийм гот хийж чад өдрийн хавргалцааныг тэндэн тэр үндэн хийж чад амандаар нь 2 лампчиг барьчаад тэгээс үүдний 2-3 хоногтор хүн чинь юу нөө илжгүйдээ зуудгаад бодох юм байхгүй хүн ч одоо дасчихж байгаа юм уу зовхон бай анхны 2 шин нойр хүрхгүй юм билээ. Ерөөсөө нэг тийм зовлонтой тэгж жуусан би явсан конког нэг хэдэн мал уртлын довонд нэг гөгшинтэйг оруулчихад хоёулаа гайгүй ер нь би 50 хэддэл байсан юм уу
идэрл байсан юм шиг байна. Одоо 80 гэдэг бол идэр нас шүү дээ. 50 гэдэг нас гэдэгт нь тэгэл хэдэн хоноо нэг юм өвсөн төрөгчөд эргэж ирсэн чинь хоёр хүүхэд нэгийг дээлийн гэдэргүй ханал дэвсчаад нэгийг шалтан дээр нь ихтүүлчихэд өнөө шалтанд ихтүүлсэн хүүхэд нь осгоцсон. Нэг энэ бага ичэн тугааг ичэн нэг алаалцсан шүү дээ осгож. Тийм үртэл явдал ярин гэр хүнд чинь бидний ганцхан өвлийн бэлтгэл. Ерөөсөн дулаан цагтл бэлтгэлээ хийдэг байхгүй юу? Гашаа хороогоо барьдсан байна. Үлжөө буцаан намтгаж ухсан байна. Хадлан дижээл, гар дижээл бүгдийг бэлтцсэн. Ингэсэн хүн юмнаас бас айсан тал ах сайд юм да. За миний одоо дуршлага ийм л юм байна. Сайн байцгаана уу. За би Гудам булаг сумын 2 дугаарагийн харьяат давагдэржи мөнгөчлөл гэдэг хүн байна. За би багасаа одоо 7 дугаар ангиас эхлэж хурдан мөр бүхийн цол ардын дуу зохиолын дуу сурсан. Тэгээд цэрэгтэй үлээр хөгжим мэрэгжил эзэмшиж цэргийн албыг 6 жил гашиж байгаад одоо Завхан аймгийн их улс сумын клубт хөгжмийн багш хөлөөгийн эрхлэгчээр ажиллаж байгаад энэ сумдаа хүрэлцэн ирж одоо хөлөөгийн соёлын төвийн эрхлэгч хөгжмийн багшийг одоогоор хийж байна. Тэгээд соёлын дээд сургуулийг төгссөн соёлын менежмент мэрэгжилтэй ийм хүн байна. За миний бас нэг өвлж авсан сурсан зүйл бол ааваасаа одоо ан хийх арга барилыг сурсан. Манай аав Монгол улсын анчин сундын давагдэрж үж хүн байсан. Тэр хүнээсээ одоо чон авлах бусад одоо ан хийх арга барилыг одоо жинхэнэ монгол аргаар сурсан ийм өвдөн тэгч байна. Би өөрөө Монгол улсын одоо анчин цолтой, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цолтой ийм хүн байна. Би одоо энэ ан хийх аргаасаа голлох нь бол чоныг одоо уран дуудаж, уйлж авчирч агнадаг ийм монгол аргыг бол одоо гоц эзэмшсэн. Мөн одоо үнэн хэрсийг шогшрох тэгээд бусад аваа гарган ингэж дуудаж агнж таруу туулааг бол одоо гошгоруулах, өнгөж уутах гэсэн юм арга ан эзэмшсэн юм анчин гөрөөч хүн байна. За чон бол одоо олон төрлөөр уйлдаг амтны л да. Тэгээд би яг чон дагаж яваад одоо ингээд асах хад руу алдсан одоо ингээд тохиолдолд одоо өөрт дээр авцардаг арга барилаас одоо уйлж сонирхуулъя. За чоныг бол ер нь уйлахад бол салхишуурхтай үед бол дуу чанга уйлдаг. Нам өмнө үед бол одоо бүдэгдүү ингэж уйлахлаар бол чон одоо хариу уйлалт хийж. За нэгээс хоёр үлдсэн тохиолдол одоо хурж ирдэг. Яг чон уйлсан газараа бол анчин хүмүүс суудгүй салхиан зөвтгөөд зайлд суудаг. Тэгэхэд бол яг тэр уйлсан газар ирж одоо ингэж ангаа авдаг. За тэгээ би одоо нэг урья дуудлага дуудаж үзүүлье. За энэ уйлалтаар бол одоо ер нь би олон чоныг бол авчирч ингэж дэрэгдээ авчирч одоо буудаж агнж байсан юм дуудлага байгаа. Тэгээд одоо олон бэлтгэртэй газар бол бас одоо өргөжлүүлэн уйлах, гянж уйлах одоо ийм авинууд гаргахад бол одоо бэлтрэг олонтой чон бол ерөөсөө үүрээрээ дуугаа өгөж одоо хаанхын чон байна тэрүүндээ ингэж уул хаданд одоо ингэж тавтамжтай уйлалт хариу өгдөг ийм сонин тохиолдол гардаг. За яг хярс өмнөгийг бол зүгээр шогшрох гэж байдаг. За амаар ингэж одоо дуугардаг тийм авинууд л байдаг л да. Одоо зүгээр надад одоо тэрнийг авчирсангүй ингэж дууддаг тийм тусгай багаж байдаг. Тэргээр юм бол өмнө хярсыг бол дуудаж авчирдаг.
За зүгээр гөрөлжва үнэг хэрсийг бол зүгээр гэх одоо ийм дуудлага тэгээд ингэж дуурах юм одоо хэрэг болж дуурдаг. Одоо энэ аргаар бол одоо ингээд хэрэг болоод ингээд хонхор суурч чад малгай шитгэхтэр бол үнэг хэрс бол одоо найдвартай ирдэг тийм арга барил үзэмссэн. Морь өвхийн сул бол дууддаг. Одоо зэрэгэлтэй сумууд болон одоо энэ сумынхаа баяр наадамд бол одоо олон жил морь цололсон. Морь өх цололсон. Ард хөмсгөл ерөндөр бүнжидийн баян хонгор аймгийн гурван булаг сумын их баяр сэнгэл наадмын хурдан мордын уралдаанд баян хонгор аймгийн гурван булаг сумын 2 дугаар багийн аймгийн алдар туяат Бадарчиг хүрэммэр хамаа гэртний ханшгүй баяр цэнгэлийн тодмонла усан төмөн ахны төрөн төлгөө төмөр зузааг сонгон гэдэг мянган ахны төрөн метршгүй мэдсэн ялгаа сонгон ирдэг замдрун сэган ярилцуула замл зурга хөзүүгээ сунгаад тоо сайхан жиха салбулзуулн төгрөг сайхан нүдэн эргэлдүүлэл Саксар сайхан нэлээ самбулзуула жахан сайхан сүүлээ заксалзуулаад туулээ сайхан зогон готтулзуулн турэг сайхан биеэн гуллулзуулан эрчээ дөрвөн хөлөө ярилзуулан эрдэн дөрвөн туураагаан гялулзуулаад дайрч ирсэн нөхөж гарсан хангаймбог төмний догтоо төв даяарамш гайхамжигтай Батэттэр хурдан хөлгүүдээ. Би Баянгар аймгийн 3 булаг сумын 2 дугаар бригадын харьяас Жамсрынгийн долгорма гэдэг хүн байна. Би үндэсний хувцас лойдог хүн дээ. Үндэсний хувцас оёх юу би ээж болон ээжийн дүүгээсээ сурж аваа. Тэгээд одоо өдөө хүртэл үндэсний хувцас хийж байгаа. Бүх төрлийн л үндэсний хувцас оёнда Монгол дээл, тэгэл гоёлын дээл бүжгийн хувцас гэл ер нь л бүх төрлийн үндэсний хувцас ойдог. Нөхөр 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Том хүн маань хотод ажил хийж байгаа. Наад 2 нь болохоор Баянгар сургууль сурж байгаа. 10 жил сурдаг. Манай ээжийн тал болохоор удмаараа тийм ур хувьсууд байсан. Үндэсний хувцас болон тэгэл уран зураг зурдаг улсууд байсан. Ээжийн дүү нь болохоор Баянгар аймгийн театрын аялалчин хүн байсан. Тэгээд бас нэг дүү нь болохоор зураач, гавьяат санжид гэдэг бас хүн байсан. Маш их тийм уран зураг зурдаг, оёдл гэдэг улсууд байсан. Би 2013 оноос сум хөгжүүлэх сангаас 6 сая төгрөгийн төсөл аваад тэг ингээд оёдлын цех ажил болж нэгээс 2 хүн ажил болж тэр улсуудаа цалинжуулаад ингээд оёдлын цех байгуулад үндэсний хувцас бүх төрлийн үндэсний хувцас энэ сумын бүх улсуудын энэ гоёлын хувцас ойдог. Энэ сампинг одоо энэ шилбээ ингэж машиндаад гол барьж шилбээ эргүүлээ. Тэгээ ингээд сампинга гараараа ингээд зангидаад тэгээ энэ сампингаан зангидахдаа эрэгтэй хүнийхийг арай жаахан том зангидаад эмэгтэйг нь арай жижиг зангидаад тэгээ энэ сампингаан чангалахаараа энэ одоо энд байгаа энэ гол юуг нь нүдийг ингэж цааш нь яалгүй ингэж овоолгоод төмбөл гэж ингэж зангидаад тэгээ энэ цаашаа болцохоор сохор сампин болдог гэж манай ээж зааж өгч өссөн.
Аави Баянграмгийн 3 булаг сумын 3 дугаар багийн Понцграгчагийн мантах гэж хүн байна. Заави анх дан 3 булаг сумын хөгжмийн мөгш гэж байсан сондын дүү гэж гүш байлаа. Тэр хүний шаваар одоо 1980 онд анх одоо лимб хөгжмийг сурч анхныхаа одоо гараа эхэлж ирсэн. Тэгээд сургуулийн урлагийн үзлэгт оролцож хөгжмийн гоцол номероор анхныхаа гараа эхэлж тоглолтоо хийж илаа. За лимб хөгжмийг сурахад бол маш их оролдлого хэрэгтэй байдгийн билээ. Манай тэр хөгжмийн мөгшлөө сондын мөгш гэж хүн бол одоо маш их авьяастай хүн байсан. Үсний ер нь бараг хөгжмийн тоглодог хүн байсан да. Тэгээд лимб хөгжим анх надад өвлөлтөөс эхлээд барилтаасаа эхлээд лэр нь одоо анханасаа зөв сурах юм бол одоо хөгжимч болно гэж заа сургадаг байсан. Хамгийн гол нь одоо өвлөлт тасгал маш их хэрэгтэй байдаг. Тэгээд лимб хөгжмийг одоо 80 оноос хойш өдий хүртэл яг өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу яаж тоглож бас сумынхаа одоо урлаг уран сайханд оролцож бас нэг хөгжмийн жижиг хэсэг мэсэг тоглож эрүүд одоо соёл хөтөлбөрийн хамтлаг гэж байлаа. Тэр үндэсний хөгжим чин дуучнаар ажиллаж 88 оноос 93 он хүртэл нэгдлэг гэж явах нэгдлийн дэрэгдэх тийм соёл хөтөлбөрийн хамтлаг гэж байсан. Тэнд одоо манай хөгжмийн багш бид нэрийг аймаг тус дадлага сургуульд нэг сарын дагалдан хийлгэж Баянгар аймгийн одоо хөгжим драмын театрын лимбчин Янцсан гэдэг хүнээр одоо лимбс яа тоглодгийг стаалга дагалдан хийж тэгж анхны мэдгэтгүнтэй болж илаа. Тэгээд яг бас энэ сумдаас ойч үедээ өвлүүлэн үлдэх зорилгоор юудаас нэг өөрийн том хүүдээ бас лимбиг анх яаж сурахыг анхны мэдгэтгүнээ заа сургаж илаа. Тэр хөө маань харамсалтай нарийн дээр өвлж авсангүй тэгээд бас өшөө сургууль соёл өгөөд ингээд явчихсан. Дараад нь одоо бас өөрийн одоо мэгтэй отгонд өгөө хаанаг өгт одоо дэлгэрдлээ гэж ямс анхны мэдтгэн лимб яаж үлээж яаж эзэмшихийг заа сургаж яаж одоо тэр хөө манаар нь одоо соёл урлагийг сургуулж лимбэрээ суралцаж одоо тэр сургууль соёлд амс лимб хөгжмөө бас их ажиллаж байгаа. Аман одоо миний отгонд өгөө өгтөө Батангай гэж одоо сая энэ 9 жилийн сургуулийн 9-р ангийг дүүрэглээ. Тэр дүүдээ бас одоо лимб бас үлдэх арга барилаа зааж өгч. Тэр дүү маань одоо бас дайжгүй сайн сурсан. Одоо сургуулийн соёл урлагийн юунд оролцож сая одоо тэр авиаслаг юунд оролцож одоо бас мөнгө медаль өгч аймгийн юмд оролцож ингэж бас амжилттай суралцсан. Ингээд юм учраас 2 3 хүүхдүүд юм учраас лимбийн анхны мэдгэтгүүтэй болгосон да. Би бол яг 93 оны одоо бага хөвчл хөтөл энэ сумын дээр соёл хөтөлбөрийн хамтлагт ажиллаж байгаад тэгээ хөвчл болж хөдөө гарч хөвчлэр мал аваад хөдөө нэг хэдэн жил ажиллаад 2000 оноос 3 дугааргийн засаг даргын ажлыг бас гашиж 2004 оны одоо сонгуулиар шийдвэрлэгдээд тэрнээс хойш одоо хөдөө мал молж одоо малчин гарал явж байна да. Яг одоо өөрөө нэг Монгол ардын доо гандийн мод гэж дуугдаа та хүн тоглож сонирхуулъя.
надад ч одоо багаас нь яривч олоо яасвэ. Миний түүх намтар бол нэг том ном болохоор очиртай. Одоо нэг хойдын залуучууд бол одоо миний хүүхэд байгаа наснаас миний эдийн хүртэл нас насад хийсэн ажлыг дуурайх юм бол Монгол улсын өдөртөн манлайлаад аваад явах чадaltaй хүн төрөөд юу өвчтгүйдэн одоо үнэн чудраг Монгол улсын төлөө өгсөн хөдөлмөрч итгэвч тэтгэлтэй хүн гарах учиртай юм байгаа юм аа. Би 3 төрлийн нөр үзлээ. Тангад намайг нэг жил заалгалаа. 13 настайдаа Баян Ямданга чүнэ ханыг багинжро сайвар хөрмөрөнд дурлж онод дөнгөж унаан сурж байгаа 3 жил хариулаад 3 жилийн хоньны носыг аваад манайх эсгээ хийгээд 13 настайдаа 5 эсгээгээд нэг тоглолттой наваад 4 эсгээгээр нэг гунж аваад нэг эсгээг хоньны ямаа хоёроос өгөөд ингээд би 13 наснаас өрх айд амьдралаа хүүхэд ахгүй наснаас дэслүүлж явсараад одоо 93 хүрлээ. Миний түүхэн амьдрал бол ерөн зэрэгцэж хүн ажил хийхдэг зовлонтой тийм амьдралаар амьдрж яваад өдөө хүрлээ. 9 жил адуумарлсан 550 9 жил мадлахтай эмнэггүй адуучин болж нэрлэгдэж явлаа. Тэгээ эмнэггүй адуучин болсон чинь манай сумын өртөөний 120 цагаан морин гөгсөр цараад албан залгуул чадхан байгаа. Одооныхтай адилхан машин тэрэг унаа энэ моцоо хэдгээ чинь байхгүй. Сумын төлөө өгснээр дан цагаан мороор албан залгуулдаг байсан. Хэдэн цагаан морин таварсгалж очиж явах байсан. Тэгээд би 80 мороор өртөөгөө чинь сэлбэйгээд намын хурал хийгээд 80 мороор өртөөгөө сэлбэх болоод тэгээд би 550 онд жилд 73 буюу 74 ах төгдөг байсан. Улсад нийлүүлдэг. Тэгээд өнөө 80 мороор сэлбээд одоо тэр намайг тэр атосод мор хавцад өгж байсан улс 7-8 хүн явсан. Одоо нэгч байхгүй. Одоо тэгээд ганц байгаа хүн Монхран Гамбаа гэдэг хүн тэр баг шиг онд одоо хөргөл тэр морь төргөлцөж ирж байсан. Одоо ганцхан хүн л амьд байна. Асуувал. За тэгээд би түүнээс цааш яваад одоо манай тажилч явд болоод манайх 9 хүүхэд гаргаад тэгээд би өнөө 11 жил олон болтой болохдоор амьдралаа дэвшүүлэх гэж адуугаа өгчөөд өөртөөгөө сэлбэж адуугаа өгчөөд сүйд нь тэгээд 11 жил эмхэн марлаад төдий нийлүү бажуулаад өсгөөд тэгээд улсын тэргүүний сайн малчин байна гэж аймагт хуралдаад тэгээд энэ хөдөлмөрийн хөдөлмөртөөр ингэрэн суулуулаад тэгээд ирсэн. Ирээд хэдэн жил болоод одоо сайхан амьдралаар морь ууж засаг төрдөн аагант хийж марлаад морь ууж ингэж зүтгэсээр яваад өдөөхсөн. Одоо миний авьяасг бол одоо ламая дэлхийгээ лодон төмөнд тосуулж яваа. Тэгээд одоо залуу гайг үдээ ногоотууд улсыг эдэг төсний өвчтэй улсыг эдгээ жимтэлж явлаа. Тэгээ марлын чивад өхрийн бригада 5 жил марлын чигээд 126 хөр эргүүгийн авч эдгээ явлаа. 100 аймгийн сагуугч тийм хулгайч байжээ. 10 хэдэн
зарц айж удахтай. Тэгээд Ослын хөндөө чөлөө тэр хөндөд нутаглаа. Тэгээд хулгайч удаа жоногойч хүний хөрмөрийг 5 адуу юм 10 адуугаар хөлсөж ундаг хулгайд. Тэгээд цаг одоо олон жил хулгай хийгээд баяжаад олон адууч нартай малламалдаг хүнтэй бочход байж байгаа. За одоо хөхөөсөө минь жоны хөрмөрөөр хулгай хийчихсэн. Хулгайгаанч болов гэж бажиг гэж бодоо. Жоны хөрмөрийг нэг жил очиад гойсон ч өгсөн гэх. 2 жил очиад би хөлсөө хангалттай гэж гойгоод өгсөн гэх. 3 дахь жил дээр за 3 гойгаад хөрмөрөө өгөхгүй. Хөрмөрийн өөртөө зүг цааш нарууд гэж сэтгэл төрж сарлаг өгдөг. Тэгээд 3 жил дээр гойгаад төлөвлөсөн. За чи хөвчнаа гоох. Би ч хичнээн байрлах. За чи ундаа аваад өгөх. Тэгээд сарлаг хөрмөрийн аваад. Тэгээд хаашаа одоо тэр зүүн аймгаас яваад хаашаа отгоо даруун бийтгэл яваад. Тэгээд хулгай хийх бөөн юм хулгай хийх гэдэг байна. Тэр хөрмөр бол юусоо одоо нэг 69 нөөс ерөнхий жилүүдэхэд тутахгүй мөр байж. Тэгтэл нэг ууланд бөгөөд өжсөн 300 хонгороо 2 хүн маллаад өдөр 2 хүн хариулаад шөнө 3 хүн манад байна. Өнөө 300 хонгороо гохгоод 3 хоног хажууд нь бөгөөд. Гүйцэтгэж байгаа. Тэгээд өнөө 300 хонгороо малсан өнөө адуу малж байгаа тэр заатгал өрөвчих юм. Ига хойсон сууралдаад урдсан гаднаа шантаа 3 гэрийн гадаар очиод байх юм. Тэгээд нөө 3 гэрийн гадаа очиод байхсан. Ерөөсөн би хулгай мадгаа хийсэн бил. Мадал жоо гэж хэлээ. Энэ ямар ажил вэ? Энэ адуугаан агшмын зүр хүн салах гэдэг. Очиод үзье. Тэгээд явал. Өнөө хөрмөрөөрөө явал. Шандар нэрэг өгөх гэж явсан нөмгөн нэг том хүн гарч шээчгээд орчиж гэн. Хамгийн өртөл том гэргэн. Хойш нь 2 гэр суураад асуусан. Тэгээд энэ том гэрд ороод утсан чинь. Мараа ихтгэлээр утсан чинь. Ноён болтой хүн байна. Тэгээд тэгтэн зэрэг амар мэндэн мэдээ. Тэгээд танхилаа. Тэгээд энэ хүүхдэд айрыг одлаад гсэн сайн дээ. Онт яваад комплекстэй байдаг. Айргаар яах. Тэгээд нэг цай чанаад гэж нэг 2 цаг. Энэ хүүхдэд сайн хаал хийгээд. Нэг хоньны гоё. Тархан махар сайн хаал хийгээд. Ууц хоёр хөтөлж. Нарийн того нарийн хүрээд хаос тэгээд өгч. Тэгээд аягаан хийх гэсэн чинь юу хүү. Шүтлээ хөвөнд хийх. Ноён. Тэгээд шүтлээ хөвөөр за ямар ч гэсэн би нэг 10 идчих байх гэж бодоод өөсөд явсан. 9-д идчих нэг ор явдаг гэх. Тэгээд 10 хөрөг гэж чадсангүй. Тэгээд 9-д идчихээд тэгээд явах гэсэн миний хөө сууд бай. Энэ хөөктэй нэг арих хамсуулаад гад. Нэг арих нэг бартаар хөвцөлж гэж өнөө өчөд амсаа. Ноён хаатлын хавтар ломох гэсэн тийм. Ард шараадаг. Тавлан юм буугаргаж өгөөд. За хөөхөн. Чамайг сайн сууд бэсотлаг бай. Харсаар байт би чамайг мэдлээ. Чиний хаанхын хинийхэн Киний хөшөөний хинийхэн ямар зорилгоор явж байгаа гэж асуугаагүй. Өвгөн чин тодорхой мэднэ, өвгөн ноён чин.
За миний хүү 300 хонгороод гэмэнд болгоогоор өгч хэлээд. Тавлангийн юм боо ард шалгалтайгаа өгч хэлээд. Өнөө хонгороод 300 хонгороод хулгай хийх гээд бөгөөд отоод. Жаахан тэгэлээ. Гото яат гэж байгаа. Тэгээд одоо ноён хөөгд байгаа. Яат чадахгүй авчаад нэг сайн хаадад жива донтоо эргээ түрээд ирсэн ууланда. Тэгээд ерөөсөө одоо энэ нэг хаваа. Тэгээд цаашаа явдаа. Цаашаа явсан чи ерөөсөө бөөн цон одоо эцсийн хулгай хийж байгаа. Нэг л хитэн дөө одоо хитэн атаргаатаа юм авсан болохгүй санагдахгүй. Өнөө марны хөдөөс өөрөө эцсийн хулгай бохоо одоо нэг хан цаашаа явдаа. Юу ч бөөн цоо юм бодсохгүй. 2 хоног яваад эргээд үрээд. Өнөө явсан. Эргээд чичээд богоод өдөөсөн чинь нэг 2 хүн 2 ээлжийн хүн бочоод 3 хүн ирдэг байсан 2 хүн хүрээд ирдэг. Нэг нь 300 хонгороод нэг хан дээт. Мариан содбораар наргуун жаа. Атогон баг нутгад нэг нь хөлтөн эсвэл дарн онтож энэ 2 хүн. Тэгтээ зэрэгэд атогон хөдлөгөө тоогоо давчид. Тэгээд тоосааргаад нэг ууланд гараад ирсэн. Тэгээд хулгайчсан дан шүнбэл явж байдаг. Өдөр өглөөч үзэхгүй ууланд. Тэгээд явсараад тэгээд Зөв аймгийн нутаг хүрчээ. Тэр сайдлаг. Тэгээд 300 хонгороод тавьчиходоос энэ театр 참버선 두고도 너희 юмгсэн. Тэр ноён 300 хонгороод дугаар яаж өгдөг? Ерөөсөө олддог. 3 жил болжээ. 3 жил болоод энэ гошооны ноёдод дээр хөнөө богдод 3 жил болоод 5 гошооны ноён бараалхдаг. Бараалхаа энэ болоод явжээ. Тэгээ бараалхаа энэ болоод явсан чинь өнөө ноён чинь тэр ээчэн тэр намгийн тарих гэдгээр гараад тэр хондайжын балгасгдгийн тэнд болгохтай байдаг юм байна. Тэр болгохтаар очиод тэгээд айн чаа боо хөөхтүүд нэг тэр балгас байна. Тэгээ нэг орон шиг юмнаас шоваасан бор юмнаас хостагараад нэг өнөө ноён чинь чаа боо. Тэгээд буудаг. Буугаад наар буттайгаан буугаад цагаан таньжвэстэн нэг зэсsaa хаварсан нэг муу чагт тайгаан толцсон хүрээж ирж гинэ. За хүүхдүүд ноён тунгууд сайхан марж юмнуу энэ төргээд сайхуудаа цагааг тэгсэн чинь ноён чинь сүйд болоод сайхуудаа цагийн гадааргууд байдаг хүн болгон энэ настай хүний юунаас амсараагаад намсуулаад тэгээд танилцаад тэгээд өөрийн комбараа харцгийг уудлаа. Тэгээд бас нэг 5 юм бүү нэг гогцоос өчтөө нэг цай тэгээд нэг хатаг тийм юм та уртнаас л зудаан жаргараа гэж өгчээ. Өнөө тийм авд. Тэгээд нөтэ натчаад соожой. Дэгсэн чинь тэгээд чагонд босоод явжээ.
За та сууж би танаас нэг юм асуугаад. За би 300 хонгороо дуугаалдаад 3 жил болж байна. Танд үдсэн, дуусан, мэдсэн, сонссон юм танд байна уу? Биш хийхгүй байгаа мó цагаант юу ах гэх юм гэж хэлдэг. Тэгээд сахав аваад сахундаар юм таваад нөт их юм хөтөнөө цагаант явдаад яваад мах гэр баддаг хөнгөн жижигэртэй өгдөг байж. Гэрээс нь гараад нэг 7-8 алхаад зогсчиход. Өнөө ноён бээгэр гэж гаргаад зогсож байгаа. Гэхдээ та ингэж сойдулж байдаг, та ноён хүн байдаг. Би нэг балгас зогсон чагуун танд нэг юм айхтгаа болгосон болоо гэж. Өө болзгүй яах вэ? Тэгвэл би танд нэг юм айхтгаа гэж маатгнаад ноён руу явчих. Гүй та байхгүй. Би наанаас юу вэ? Та айлтгаалдаг. Гэхдээ одоо хад 3 жил болж байгаа юм шиг байна. Нэг шөнө манай нэг вэ? Нэг олон малын туураны чимээ гарсан. Тэгээд одоо хад тэр өөрийн чинь тэр 300 мал гэж байгаа. Ер нь багтаана тийм багтаа байх. Мар тэр тоотоо мар онжоо көдний төвөргөө сонсоод зөө аймгийн жанрын марны көдний төвраны чимээ юу гэдэг сонссон. Эсгэрээ тоотоо эсгэрээгийн бодхтой зэрэг зөө аймгийн сайр таггүй эсгэрээ юу гэдэг сонссон. Нэ цагт. Тэгээд өнөөний за таныг ирэхтэй аваад та сайхан байж байгаарай. Тэгээд чагуунтаас ноён адуугаан сурахтай зэрэг цоггүй бараа улаатууд нь бичнийган нудраад манай ноён одоо гөгчрөө дэлхийг ирж байгаа бай. Үхгүй байгаа цагт ноёны 300 хангалаад сурахыг галгаад багтаа яах вэ? Бичнийган нудраад тоглоом хийгээд манай ноён дэлхийг тэгээд гаргаа. Тэгээд тэнд цагаасан цаашаа яваад тэр богдын хүрээнд очиод тэгээд тамгын аманд ноён зарилгаан гаргаад бичгийн гаргаад 3 хоногийн дотор зөө аймгийн сайран цаггүй мөрдөж миний 300 хонгордог олгож аль ингэж байцаад гэж олгож тэгээд тамгын аманд ноён зарилгаан хамтгийг гаргаад тэгээд зарилгаан болгочихаа. Би одоо 7-8 хоног болсон. Тэгэхээр миний одоо гот 3 хонцоо төрөөж ирсэн чинь. Өнөө тамгын амандаа кэлсэргуа нүгэ төрөөж ирсэн чинь. Цанаа нуухан хүрэнтэй зорсон. Өнөө хөдөө багтан байж өнөө сайр Мумбай гинэ тэр харна юм очсон чинь. Тэгээд цаашаа тамгандаар очиод яасан. Энэ ч тэр энэ үхэж хэлэхгүй юм аа. Одоо гойны мах төмгөнд өнгөрөх. Энэ чинь тэр удаах үед хүн байсан юм. За тэгвэл би маргааш нэг ирээд ирлээ. Тэгээд нэг эргэж хүчээд өнөө ноён чинь за санаар мөрдөж улмал чанга мөрдөж байна. Яд. Өнөө ноён чинь яваад баавгаанд онцгийч юм аваад жархны бохсаа юмнуудыг аваад маргааш хүрээд. Тэгсэн өнөө хүн чинь мэдүүлэл байж байна. Өнөө түрүүний өөр тэдэлтэс гомбан гинэ. Тэгээд тэр олсоодаад гэж. Та нарыг мөрдөж байж хүн алдаж хэлсэн үү? Би 300 хонгороод алдсан хүн. Миний 300 хонгороод хүний амьд хөрж болохгүй. Та нарын хүний судалтай. Тавиудаа баавгаанд тонхигээд жархан хайнуудыг хийгээд өнөөдөр чинь сайхан
боод өгөөд. За хүмүүс гэртээ очиод сайхан амраараа хордойдгээрээ хүмүүс миний хөвч өвгөнийгаан өвгөнөйнан таньжиго өвгөнөйн хуугаан гадарч байсан дээ гэж хэлж. Тэгээд за та тэгж хэлж ялав. За та буцахтаа манайхыг заавал тайраа. Альжаалаа тайлаад яваарай. Дайрахгүй юу болохгүй шүү. Гэж хэлж. За гэж хэлж. Өнөөдөр чинь судалцаад ноён хүчээд гэртээ тэгээ 5 сумын ноён чинь биеиндээ баярхаад бидний цаа ууцгаад хоолд дүүлээд тэгээд одоо урдын тэр баяач урд хоол чанаад өгөөд идээ тосаарчхад нь чагсаа сургаагүй амгаар хөрийн нэрчүүлээд өөрийн хард байхад удаан гамдруугаан харгаагаан хийгээд ачааран гаргатад чаад басарчд юм гэж хойш нь хаяар гоо чичээ ингээд төлөвлөдөг ийм хэрэг бич яад байгаа биенд баярхаж байгаа тэгээд нэг ороод саксаар хүрээд ирдэг тэгсэн чинь нэг тэр уужаан тайлуу гэдэг нэг морин чаад нэг морины арихтай манайх руу явтлаа энэ ноён гооттайгаан та альчаалан тайлж байгаа. Танд эдгээр амсуулах гэж байна. Тэгээд уужаан мэндүүг чинь 5 гушуун ноёнтой уугаад согтоод 2-3 хоног найрлцгаад тэгээд гараад өг. Таггүй хэрэг яваад байсан чинь дээш амбий тэгээд тэгээд нэг оройхон шиг нэг гówаад аваад нэг жаргад нэг 2-3 гот байхтан зүрхүүлээд худагтай. За цаггаа тааван гэсэн чинь энэ гówаг доо цаацны хүнд нэлээ өрөөдаад. Та оройцтой. Хонцоод яв. Өглөө жопол сайхан таар. Тэгтээ тэр бодлогдаар тэр 2-3 готтой энэ дэргэд боотонцоод маргааш нэвсэн чинь готл заваад явсан чинь бараан харагдаж байна гинэ хүндэс төр олон цагаан гэр мандгад зөндөн. Тэгээ наанаас нь явж байсан чинь даваад явж байсан. Хоёр бостойгоо юм шиг улаан тоосоод татсан. Гүйч одоо энэ дулаах нь халуунаар юу нэ одоо хоёр бостойгоо байна гэсэн чинь 100 мартай хүн ухтаад гэрэж. Одоо алах гэж байгаа мó яах гэж байгаа юм дайж uuсан чинь тэр ноён суулгаад албатай энэ олсууд наваад тэгээд 3 гэр барьсан хойтлын уртлын гэрийн хойтлын тамцаан гэр ноён гуйдаг. Саад албатууд энэ хойтлын гэр буулгаад тэгээд урдчин тэгээд тэр ноён ганцхан гой ганган сайхан өөрийн нас үеийн мэргийг ганц ганган аваагаар өөрчилж үзээд хэн болохдоор хоногдоо 30 зүгөө өдөр болохдоо тэр гинөө хавийн ган дуучин хуурчингуудыг авцад хуурдад дуудууд арх өгөө. Тэгээд 3 хоноод тэгээд за одоо өвгөн чин одоо альчаалан тайлчихлаа гэж.